гэдэг эрхтэн болохоор хүний биеийн хоёр дахь том эрхтэн бөгөөд элэгний үйл ажиллагааг одоо элэг чинь болохоор хөвчлэн хоргоожуулах үйл ажиллагаанд оролцдог эрхтэн. Тэгээд үндсэн том дөрвөн одоо гол одоо үйл ажиллагаа явуулдаг одоо хэсэгтэй. Нэгдүгüүрт нь болохоор бодисын солилцоонд оролцдог. Тэгээ үүнд нь болохоор нүүрс ус, липидийн солилцоо. За мөн шим тэжээл хадгалах. Үүнд нь болохоор витаминууд ч юм уу эсвэл өөр нөгөө өв тосыг хадгалах тийм үүрэгтэй эрхтэн. Мөн нийлэгжүүлэх, ялгаруулах хэрэгтэй. Мөн хоргоожуулах, цэвэрлэх үүрэгтэй байдаг. За элэгний цусан хангамж гэдэг үндсэндээ нэг хоёр төрлийн судснаас цусан хангамж авдаг. Нэгдүгüүрт нь элэгний артер гэдэг байгаа. За энэ болохоор элгийг хүчил төгсөөр хангаж өгдөг. Өгнө. Тэгээд элэгний цусны ойролцоогоор 30-аас 40% нь хангаж өгдөг хүчил төгсөөр. Үүдэн бэн гэдэг байгаа. За энэ үүдэн бэн бол их чухал шүү дээ, тий. Энэ нь бол 60-аас 70% нь бол элэгний цусан хангамжийг хангаж өгдөг. Тэгээ вений цус нь хүчил төгс муутай бөгөөд нарийн гидс шим дэжэл болон эмийн бодисыг шингээж тээвэрлэх үүрэгтэй байдаг. Үүрэгтэй байдаг шүү дээ. Артер нь болохоор бол хүчил төгсийг зөөвөрлөх юм шүү дээ. Венер нь бол хүчил төгс нь нүүрс хүчлийг тээвэрлээд мөн бусад бодисууд энгүүр тээвэрлэгдэж илгээр дамжиж гардаг. За үндсэндээ хоргоожуулах үйл ажиллагаанд оролцдог гол үүрэгтэй байна. За тэгээд элэгнээс чинь өөрөө юм 6 талтай бүтцтэй шүү дээ. Нэг 6 элэгний ис нийлээл дундаа балк гэдэг хилтэнцэр үүсгдэг. Тэгээд голоор нь болохоор нэг талын голоор нь болохоор цусны сувг явдаг бол нөгөө талаар нь артер вен гэдэг явдаг. Тэгэхээр артер вен нь болохоор элэгэн дотор явахдаа цусны судасны ханаггүй шүү. Тэгэхээр нөгөө элэгний эсийн хурц хөрвөсөлт өвчний үед болохоор хөвчлэн энэ нь элэгний эс задарсан үед одоо цусны цус нь болохоор шууд артер вен судас руу ороод үүний улмаас болохоор биеэр тархсны улмаас нүд шарлаж одоо шарлалаа гэдэг яриад шүү дээ. Тийм үүсдэг. Элэгний одоо эсийг нэг эсийг ингээд зургийг ингээд авч үзэхэд болохоор яг ийм бүтцтэй. Тэгээд энэ дотроо болохоор шалгасан судасны дан ганц эндотелис эсэс бүтдэг. Эдгээр нь бие биетэйг холбогдохдоо зай болон нүх үүсгээд үүнд нь болохоор эндотелис цэдийн эсийн завсраа болохоор куприс буюу макрофаг гэдэг одоо үндсэндээ юуны эс дархлааны эс гэсэн үг. Тэр байрладаг. За тэгээд энэ бусад юмнууд нь чухал үүрэгтэй эсүүд байна л да. Одоо DC-ийн зай ямар үүрэгтэй, цусны плазмын эсүүд оролцдог гэдэг ингээд тайлбарууд байна. Элэгний эсийг ингээд нэг бүсээр нь ингээд хувааж үзэхэд тэр 1 2 3 гэж бичсэн бол за тэр 1 гэдэг нь болохоор нэгдүгээр бүс буюу үүдэн 3-ын хамгийн ойр хэсэгт бөгөөд хамгийн сайн хүчил төрхтэй хэсэг гэсэн үг. Энэ нь болохоор үндсэндээ артерийн судасаар баялаг тийм юутай ойролцоо учраас эндээс сангам цайтай байна. 2 ба 3 дугаар хэсэг нь хүчил төрх энэ тижээлийн дутуу хэсэг бөгөөд эцсийн бүтээгдэхүүн өндөр агуулсан цустай хэсэг гэсэн үг. За 2 ба 3 дугаар хэсэг буюу төв хэсэг нь болохоор гипотоцит эсүүдийн хүчил төрхчийн дутагдлын улмаас ахаг гэмтэлт илүү өртөх эрсдэлтэй хамгийн эзэгснэ гэсэн үг. За тэгээд түрүүнд ярьсан те нүүрс ус бодисын солилцоо шим тэжээлийн ингээд явуулдаг ялгаруулдаг хэрэгтэй гэсэн үг. За тэгээд элэгний шим тэжээлийн нөөцт нь болохоор бол витамин, тосон дуустдаг витаминууд, усан дуустдаг витаминууд, эрдэсүүдийг бол элэг бол нөөцлж авдаг. Тэгээд элэг нь нарийн гидснээс бүх төрлийн шим тутсыг шингээж боломжийг олгодог. Төмөр бол нөөцлөгддөг шүү дээ. Тэгээд нийлэгжүүлэх ба ялгаруулах үүрэгт нь болохоор севингийн уургууд. Үүнд нь болохоор бүлэгнэлтийн хүчин зүйлүүд цус бүлэгнэлтэнд оролцдог факторуудыг бол ялгаруулдаг. Альбумын С реактивны уургуудыг бол ялгаруулдаг. Тэгээ үүнд нь болохоор тэр үйл ажиллагааны тайлбаруудыг шингэний зөвлөх дархлаанд оролцсон гэдэг энд бол юмнууд байгаа. За тэгээд цус бас үүсгэн тий. За цус нь болохоор өөх тос төсний пигментүүд, гемоглобин задлалын үүсдэг анхдагч пигмент нь шээс болон өтгөний энгийг бол тодорхойлж өгдөг. Төстэй холбоотой ерөнхийдөө шээс шар гардаг.
бүтээн бол юм биш шарт бай таардаг байна шүү дээ. Тэгээд хэрвээ нөгөө цөс шарлаад хүн шарлцгаар чинь өтгөн цагаан болоод байдаг юм болохоор үндсэндээ энэ цөсөн цус руугаа орсон талбайтай л дутагдал үүсээд энэ өтгөнийх нь цагаан болдог шүү. За тэгээд дийлсэн ферментийн шарлыг үндсэнд нь 2 бүлэг болгон хуваадаг. Тэгээд гепатоцидисийн ерөнхий гэмтлийн үед болохоор дараах ферментүүд өгсдөг. Энд нь хасадлаад өгсч болно. Холестаз буюу цөсний шуг дагсан өрөвсөл ч юм уу цөсний гэмтлийн үед болохоор мөн дараах ферментүүд өгсөх боломжтой. Тэгээд энэгээр бол юугаар тайлбарлах боломжтой гэхээр илгэний асатлаад лексэх юм бол илгэний эсийн задрал хэмжээтэй өгж байна л гэсэн. Шүслэг спотаза болон гамма-глутранспиразагийн фермент ихсэл байвал цөсний өтгөрл явагдаад байна. Холестаз яваад байгаа учраас үүндээ ямар хэмжлэг өчгөө гэдгийг тэрүүгээр шийдээд өгөх боломжтой шүү. За. Тэгээд асатлатын төвшин өндөр байгаа нь илгэний эсийн байгааг сая ярьсан тийм. Тэгээд алаат гэдэг нь бол хөвчлэн илгэний өвчний үед өөрөмсөөр гисдэг фермент гэсэн үг шүү дээ. Асаат нь бол зүрхний өвчний инфарктив үед бол ихсэж болдог. Мөн циррозтой хүмүүсийн циррозтой хүмүүсийн үед болохоор алаатаас илүү асаат нь өндөр байдаг. Тэгээд буугахад удаан буудаг шүү. Тэгэхээр ерөнхийдөө асаат нь жоохон бага зэрэг буугаад байгаа юм бол энэ ерөнхийдөө хатвар байна гэж үзэх боломжтой байдаг шүү. За тэгээд илгэний гэмтэлт нь ерөнхийдөө 5 хариу урвал үздэг. Урвал үүсдэг, илэрч болдог. Энд нь бол илгэний өвчл, илгэний өрөвсөл, илгэний сүнрэл буюу дистрофи гэсэн үг. Тэгээд илгэний фиброз, тэгээд илгэний цирроз гэсэн 5 хариу урвал илэрж байгаа. Үндсэндээ нэг юм шалтгаан явж болно гэсэн үг. За тэгээд илгэний өвчл гэдэг нь болохоор илгэний эсийн өвчл нь илгэний ямар нэгэн гэмтлийн үр дүнд үүсч болдог бөгөөд энэ төр доотлын зурган дээр нь болохоор тэр өвчл ус эсгүүд нь болохоор тэр төв хэсгээсээ байна уу эсвэл тэр зах хэсгээрээ байна уу гэдгээр цэгчлээд харуулсан байгаа нь тэр харагдаж байна. Тэгээд төвийг нь болохоор централар некроз гэж нэрлэдэг. Захын нь болохоор фокал некроз гэдэг нэг хэлждэг. Тэгээд эндээс хамаарат гарч байгаа шин тэмдгүүд ч гэсэн арай өөр илэрх боломжтой байдаг шүү дээ. Энэ бол гистологийн шийдлгээр ингээд харагддаг юм. За фиброзын үе шатууд гэдэг энэ дээр нь болохоор яадаг вэ гэхээр фиброзын үе шатыг болохоор ингээд илгэний эсийг фиброскан гэж нэрлэдэг шүү дээ тий. Фиброскан гэдэг тэргүүр л ерөнхийдөө нэг F1 байна, F2 байна, F3 байна гэдгийг хамаарч байгаа. Энэ гол хэсэгтэй энэ илгэний хамгийн доод нь F0 no fibrosis гэж бичсэн байгаа. Энэ илгэний эс нь бол хэвийн бүтэн бөгөөд тэр голд нь бутал хэсэгт нь тэр өөрчлөлт гарсантай холбоотой. Ер нь бол ингээд нөгөө хүн гараад үсгээр тэн дээр сорив үсэл байдаг шүү дээ. Тийм сорив илгэн дээр яг ийм эсүүдийн донд үүсдэг байхгүй. Тэгээд энэ үүсэлт нь хэр зэрэг байна гэдгээс хамаарат хатуурл шатын гэж хувааж үздэг. Илгэний фиброз өөрчлөлт гэдэг нь болохоор занглаад өөрчлөлт гэж хэлүүлэх болох монголоор. Цирроз гэдэг нь яг л хатуурл гэсэн үг л дээ. Цирроз гэдэг нь яг нөгөө бүр илэгний эс нь бол баг болоод түрүүний нөгөө 1 2 3 гэдэг нэг бүсчилж байгаад байна шүү дээ. Тэргүүрэл ерөөхдөө сорвжилт нь хэрэг байна гэдгээс хамаарат ингээд цирроз үүсч байгаа шүү. Тэгээд цирроз үүсэх юм бол жоохон хүнд төвхтэй. Фиброз гэдэг процесс нь бол эргэх процесс гэсэн үг. Тэгэхээр F3-аас доош байгаа буюу F2, F1 байгаа тохиолдолд илгэний вирусын өвчлөлттэй үед болохоор энэ эмчилгээ хийхэд бол эргэх процесс буюу эргэдэг гэсэн үг. За гэхдээ бас цирроз гэдэг өвчин бас эргэдэггүй биш эргэдэг ч юм уу тийм өвчин гэхээр яг эргэшгүй хувиралтанд оролцсон боловч үндсэндээ нөгөө эмчилгээ хийгээд ирэхээр яг тухайн процессын цааш нь гүнзгийрүүлэхгүйгээр ингээд аваад явах боломжтой байдаг гэсэн үг шүү. Тэгэхээр бол энэ ерөнхий нэг ийм хэсэгт ийм сорвжилт үүснэнтэй холбоотой ийм өөрчлөлтүүдийг л бид нөр өөрсдөө сайн бодоод яг ийм өөрчлөлт болсон байгаа мэнэ гэдэг тэр үднэс нэг тайлбарлаж өгч байгаа гэсэн. Эхлээд эрүүл илэг байж болно, тэгээд дараа нь илэг өөхлөлтөнд орж болно, тэгээд фиброз өөрчлөлтөнд орж болно. Тэгээд илэг өөхлөлтөд удаан хугацаагаар явах юм бол илэгний юу үүсдэг байх нь шүү дээ. Занглаа гэх тийм үүсч болно. Тэгээд занглаа түн удаан хугацаагаар эмчилгээ хийх байх юм бол илэгний хатуурл гэдэг нь хурж болтгоо. Гэсэн үг шүү. Тэгэхээр бид нар бол одоо фиброз өөрчлөлтнөөс доош
орсон бүх өвчтний үйл эмчлэх боломжтой. За тэгээд хепатит вирусын шалтгаанд эмгэггүй тэгээд ерөнхийдөө элэг энтэгч 9 төрлийн вирус байдаг одоогоор. Тэгээ үүнд болохоор манай улсад жоо ерөнхийдөө дээр болохоор 5 төрлийн вирусын халдвар илүү тохиолддог. Тэгээд үндсэндээ А, Б, С, Д, Е гэдэг байгаа. Тэгээд А болон Е вирус нь болохоор вирус гепатитын өвчлөл нь бол бага насны хүүхдүүдэд өвчлөдөг. Е гепатит нь бол жирэмсэн хүмүүст өвчлөн нэлээд хүнд. Тэгээд бохрын замаар дамждаг учраас энэ нь архагшиж үлддэггүй вирус. Харин Б, С, Д вирус нь бол архагшиж үлддэг вирус. Тэгээд Монгол улсын хувьд болохоор Б вирусын тархалт 2014 онд хийгдсэн манай багийн хийгдсэн судалгаагаар 10.6% болохоор Б вирусын тархалттай 11.1% болохоор С вирусын тархалттай гэж гарсан. Тэгээ Б вирустэй хүмүүсийн дунд Дельта вирусын тархалт нь 67.5% тархалттай байгаа. Тэгэхээр бол Б-тэй бол Дельтагийг шалгуулж авах хэрэгтэй гэсэн үг шүү. Тэгэхээр ийм их өндөр эрсдэлтэй байгаа учраас ерөнхийдөө сайн маш болгоомжтой үзээд хянаад явах хэрэгтэй гэсэн үг шүү. За тэгээд Б вирусын тухай ярихад зүгээр эхний нэг энийг нь бол зайлшгүй мэдчил байх ёстой вирусэлтэй. Б вирус бол ДНХ агуулсан вирус. Хос утаслагтай. Гепатна буюу элэг дуртай вирус л гэсэн үг лээ. Тэгээ элэг гівтэгч элэг одоо элэгрүүл тийм одоо туслагтай вирус гэсэн. Тэгээ энэ болохоор 42 нанометрийн голчтой вирус буюу тэгээ үсийг ингээд нөгөө 1000 дахин хуваахад тэрний бүр тийм жижиг хэсэгт тийм бүтцтэй вирус ахгүй. Яг энэ ингээд энтэл нь гадуур нь тань бүтц зургийг харуулсан байхад энэ зүгээр нэг орон зайн баримжаагаар одоо нэг иймэрхүү бүтцтэй байна гэдэг хараас яг энэ бүр гівшлэг ямар ч хэлбэртэй байж болно шүү дээ тий. Тэгээ хүнд ойлгохгүй үднэс л юм байдаг. Тэгээд вирусын геномын репликац нь болохоор уруу транскриптаза гэдэг ферментийн оролцоотойгоор гадаргуугийн эсрэг төвчийг илүүдэл хэмжээгээр цуснд ялгаруулдаг. Тэгэхээр нөгөө Б вирусын гадаргуугийн ургийн үзэл нөгөө Б вирусын маркер дээр илэрчил байна гэдэг чинь энэ учиртай байхгүй. Вирусын геномын репликац явуулж байгуул цуснд хэмжээгээр л Б вирусын гадаргуугийн ургийн хэмжээгээр үйлдвэрлэж байна гэсэн үг байна. Тэгэхээр Б вирус бол үндсэндээ одоогор бол арилдаг юм байхгүй байна. Тэгээд нэг Б вирус чинь өөрөө маркеруудтай. Тэгээд HBs антиген гэдэг нь бол та бүхэн бүгдээ мэднэ. Гадаргуугийн хамгийн гадалд бохиж байгаа антиген хэлдэг. Тэгээ энэ нь болохоор ДНХ болгоно цитоплазмд нь боловсрдог. Б вирусын ДНХ нь болохоор бөөмн дотор нь нийлэгддэг. Хоёр өөр угаз. Тэгэхээр энийг сайн ялгаж одоо ойлгож мэдж хүмүүстэй тайлбарлаж явах хэрэгтэй баг шүү. Е антиген гэдэг бас байдаг. Энэ болохоор Б вирусын Е антиген гэдэг нь эсрэг төвч нь болохоор бол тэр кор антигены задралын үр дүнд буюу кор антиген задарчингууд тэн дотроос ялгарч зарж байдаг. Антиген байгаа. Тэгээ энэ нь болохоор Б вирусын репликацтай буюу Б вирусын идэвхжлэлтэй шууд хамааралтай байдаг. Хэрвээ Е антиген эерэг тохиолдолд эмчилгээ хийгдэнэ. Тэгээд төвшин ямар байсныг шалтгаалаад тэрийг нь би одоо дараагийнх дараахад тайлбарлаад өгч байна. За Е антиген юм байгаа. Тэгээд энэ Е антигеныг одоо анти HBE болтно. Одоо эмчилж ирмээс нь ингээд одоо тогтмол байдалд оруулах сайн гэсэн үг байхгүй. Анти HBS гэдэг чинь болохоор Б вирусын гадаргуугийн эсрэг үүссэн эсрэг бий те. Энэ бол зөвхөн Б вирусын дархлааны дархлаа тогтцсон тохиолдолд энд эерэг илэрдэг. Тэгээд титр нь хэр байна гэдгээс хамааран одоо хэрвээ 10-аас дээш байвал дархлаа тогтсон байна л да. 100-аас дээш байвал хангалттай гэж үздэг. Тэгээ 10-аас 10 жоохон гарантай байвал тэр үл нөгөө хангалтгүй байгаа учраас нэмэлт бустер вакцин хийх шаардлагатай байдаг шүү. За тэгээд энэ анти HBS чинь бас мөн Б вирусын халдвар авсны дараа бол тогтох боломжтой байдаг. За ер нь насан туршидтэд 90-98% орчим хувь нь болохоор Б вирусын хурц халдварт тохиолдолд эдгэрдэг гэсэн үг.
За тэгээ анти-HPV нь болохоор бол HPS антиген Т-ч болон B вирусын архаг халдвартай хүнд илэрдэг. Core antibody нь болохоор B вирусын халдварлагдсан өвчтөн болгонд вирусын зөрхөж болон эсрэг төвчийн эсрэг үссэн эсрэг бий гэсэн үг. Тэгээд энэ нь халдвар эхэлж байгаа болон өнгөрч байгаа өргөжлийг л таних мэдрэг. Гол нь болохоор B вирусын тэр ДНХ гэдэг шинжилгээг нь үзэж явах хэрэгтэй. За тэгээ B вирусын одоо гаднаас халдвар авахаар энэ одоо халдварлах механизмыг тайлбарлаж байна та. Илэгний эсийн өөрийнх нь гадаргууд байдаг нэг тодорхой тооны бүтцийн уургатай B вирусын гадаргуугийн антиген холбогдох тийм чадвартай байдаг учраас энд холбогдоод гаднах бүрхүүлээ гээгээд доторх нөхлийн хвчлэнээр илэгний эс рүү нэвтэрж ордог. Тэгээ илэгний эс рүү нэвтэрж орсны үр дүнд болохоор цаашгаа яваад тэгээд илэгний эсийн бөөм дотор одоо тэр бөөм доторноор CCD-на гэдэг ийм энэ транскриптазын үр дүнд болохоор тэн дээр илэгний эсийн өөрийнх нь эсийн бөөм дээр вирусын одоо ДНХ ингэж урууг транскриптазын нөлөөг ингэж одоо бүгжлөгдөж ингэж цаашаа үйлдвэрлэж гарч ирдэг. Гарч ирсныхаа дараа болохоор тэр гадаргуугийн антиген болохоор тэр бүр цитоплазм дотор тусдаа нийлэгдэж байгаа. Тэгэхээр нөгөө B вирусын эмчилгээ хийхэд нөгөө ганцхан зөвхөн B вирусыг тоолуулснаар эмчилгээ хийхэд бол тийм хангалттай биш байхгүй. Тэгээ B вирусын гадаргуугийн уургийн тоолж байгаа. За хэр зэрэг байна, хэд байвал яах ёстой, хяналтыг хийх ёстой байднаас гэж явж байна. Тэгэхгүй болохоор B вирусын доторх нөхлийн хвчлэл буюу тэр ДНХ-ийг тоолоод ингээ эмчилгээ хийхээр яадаг вэ гэхээр хүн болгон эдийн засгийн хомсдолтой шүү дээ. 120 мянгаарч одоо манай дээр 120 мянгаар тоолж байгаа. Бүр автомат машин дээр. Тэгэхээр 3 сар болоод энэ репликацийн таалаад хэцүү шүү дээ. Тэгэхээр B вирусын тэр гадаргуугийн уурганд алхаад бол асуудал үүсэх байхгүй. B вирусын тэр гадна талын нөхлийн хвчлийн эхлээд бол тоолох ёстой л доо. Илэгний асуудлаа өндөр байгаа тохиолдолд тоолоод тэр нь 2000 IU/мл-ээс дээш байгаа тохиолдолд энэ уулах заалттай байдаг. Тэгээд хэрвээ B вирусын дельта вирустай хавсарсан тохиолдолд ямар юм уу? Ангаар байгаа тохиолдолд ямар юм уу? Тэр нь өөр. За тэгээд энэ архаг B вирустэй үед болохоор бол энэ дархлааны эмгэг зам гэдэг юм ингэж оролцдог байхгүй. Би өөрөө нөгөө дархлаа судлаач мэргэжилтэй болохоор энэ дээр та нарт сонирхолтой үүднээс тайлбарлаж хийж өгч байгаа шүү. За ер нь вирус халдварын өвчний үед болохоор бол одоо ямар нэгэн байдлаар илэгний вирус ч юм уу бусад вирусууд илэгний эс рүү нэвтэрж одоо за B вирус ч юм уу илэгний эс нэвтэрсэн тохиолдолд болохоор тэр халдвар авсан эс нь болохоор гадаргуу дээр болохоор MHC ангийн молекул гэдэг дархан бүрдэл эдийн нөхрийн дархан бүрдэл нэгдүгээр ангийн молекул заавал ялгаруулдаг. Энд нь болохоор ямар орлууд оролцдог вэ? Т-эсүүд оролцдог хвчлэн. Т-эсүүд болохоор вирус эсрэг дархлаанд бол оролцдог чухал үүрэгтэй байхгүй. Энэ идэвхцний улмаас болохоор CTLS буюу эс хордуулагч Т-эс гэдэг. Тэр бол шууд халдварлагдсан эсийг бол тэр дорно. Одоо апоптоз буюу аптоз друулаад өхүүлждэг. За тэгэхээр нэг B вирус их хэмжээгээр ингээд ганцхан вирус тэгээ явахгүй шүү дээ. Олон эсийг халдварлуулна. Тэгэл тэр болгонд илэгний эсийг гэмтээгээл хүүлээлэх юм бол илэгч ажиллагаа очиж шүү дээ тий. Тэгэхээр олон эсэд яах вэ гэхээр хүрлцэж чаддаггүй байхгүй. Тэгэхээр энэ механизм сул явагдчихж байгаа. Хоёрдугаарт нь болохоор бас мөн B-с оролцдог байна л да. Тэгээ энд нь болохоор B-с нь нөгөө юу ялгаруулж байгаа шүү дээ. Иммуноглобулин ялгаруулж тэр нь болохоор B-ийн гадаргуугийн нейтрализац болгодог. Одоо үндсэндээ сар мөч болдог гэсэн. Тэгэхээр бас нэг тохирсон өвөрмөц тийм тохироогоо холбогдож яах нь шүү дээ. Энд нь болохоор тэр хэлбэр 2-9-ээс интерлейкин 4, интерлейкин 10 гэдэг интерлейкинүүд одоо цитокинууд ялгарсны үндсэн дээр B-с тэр тохирох B-ийг идэвхгүй болгох иммуноглобулиныг ялгаруулдаг. За ингэсний үр дүнд бол тодорхой тооны барьж чаддаг гэсэн үг. Гэхдээ энэ одоо зарим тохиолдолд одоо над дээр хичээл B вирусын тоон тэр бөмбөрцөн хүн байдаг шүү дээ, ирдэг шүү дээ. Тэгэхээр нэлгний асуудлаад хэв. Тийм байж болно. Яагаад гэвэл энэ бол иммун активны үе баггүй. Иммун активны үед болохоор Т-эсүүд нь тоохоо очдог. Энэс ингээд өвчөж гэж үржичлээ. Би эднээс таахгүй гэх. Тэгээд нэг зүгээр л ижил халдварлаад үржил яваа.
Энэ цаашдаа яадаг вэ гэхээр илгэний эс дээр мутац өссөний улмаас илгэн дээр хавдар өсгдөг шүү. За тэгээд энэ дээр нөгөө энэ сорилуудын танилцуулсан байна л да. Тэгээд B вирусын сүрэг, антикорн сүрэг, анти-HP сүрэг бол халдвар аваагүй бөгөөд дархлаад тогтоогүй байна гэж үздэг. За тэгээд нөгөө B вирусын сүрэг, антикорн эерэг, анти-HP-ийн эерэг болохоор халдвар аваад дархлаад тогтсон байна. Нөгөө вакцины дараах дархлаад тогтсон уу юу гэдэг чинь нөгөө антикорн үзчихэж тэрний эерэг сүрэг гэдгээс хамаарат та халдвар аваад эдгэрсэн юм. Та вакцины хийлгээд эдгэрсэн юм. Тэрийг л ялгадаг. За тэгээд нөгөө энэ хэрвээ зочмог халдвартай үед болохоор анти-HBS-с нь бусд нь бүгдээрээ эерэг илэрдэг. Ахыг халдвартай үед болохоор хоёрхан төрлийн эерэг илэрх нь шүү дээ. HBS антиген эерэг илэрж болно. Эсвэл антикорн болохоор эерэг илэрч болно. За бас тохиолдолд нь сөрөг ач холбогдолтой. За энэ дээр B вирусын халдварын онцлогоо гэдэг дээр нь хүүхдэд бол насан туршсан хүмүүсийн хоёр халдварыг ялгцсан л байна. За хэрвээ хүүхдүүд ээжээсээ ч юм уу эсвэл бага бахта одоо нэгээс доош насны хүүхдүүд ч юм уу тий халдвар авбал 90% нь архыг халдварч шилждэг онцлогтой. 10% нь болохоор өөр аяндаа эдгэрч вирус нь арилах боломжтой байдаг. Тэгэхээр бол бага насны хүүхдүүд ихэнх нь архыг шиж байгаа. За тэгээд архаг гепатиттэй хүмүүсийн 40% нь болохоор илгэний циррозд шилждэг. За насан турсан хүмүүс яадаг вэ? Хэрвээ хурц халдвараар өвдвөл бараг 98-аас 99% бүрэн эдгэрдэг гэсэн үг. Тэгээд 1% нь одоо нэг 98-99 2-3% ч юм уу архаг шиж үлдэх боломжтой. Гэтэ насан турсан хүмүүс вирусын халдвар авал пулмонат гепатит гэдэг юмар өвдөх боломжтой байдаг учраас хүнд тусдаг байхгүй. Хилдэгчд мэддэг үстэй. Насан турсан хүмүүс шарлах юм бол хэцүү шүү л гэдэг шүү дээ. Тэрний энэтэй холбоотой шүү дээ. За тэгээд архаг одоо насан турсан хүмүүсийн архаг гепатиттэй болвол 15-аас 20% нь илгэний хатууралж шилждэг дан бэтэй тохиолдолд гэсэн үг. Тэгэхээр уул нь бол арай бага гоц. За тэгээд BD вирус авсарсан халдвар бол тэгэл бараг залуу наснда бараг ихэнх нь хатууралж шилждэг. За тэгээд B вирусаас өрчсөн сэргийлэхэд ямар яаж явах вэ? Эрт илрүүлэх өрчсөн сэргийлэх хяналтыг бол та нар бол ерөөдөө BC вирусын тест хийгээл илрүүлээд эрг гарвал эмчилгээнд сөрөг гарвал одоо яах вэ гэдмэсгээд явчихж байгаа шүү дээ. Сөрөг гарвал дахлаагийн заавал үзэх шаардлага зарим хүмүүст байна, заримд нь байхгүй. Ер нь бол бараг үзэхгүй хийцэн ч болдгийг. Яг гэвэл дахиад л нэмэлт вакцинжуулалт авч байгаа юм шиг. Улам одоо нэг урд нь вакцин тавьж байгаа дээрээс нахаал вакцин хийх юм бол улам сайжрал улам нөгөө титрийн тоо нэгснэ үстэй тий. Тэгэхээр улам сайн гэсэн үг. За тэгээд энэ эрсдлүүд нь байна шүү дээ тий. Одоо ямар эрсдэлтэй хүмүүст үзэх ёстой вэ гэхээр зөндөөл юм байна. Нөгөө хар тамхи хэрэглэдэг хүмүүс, тэгээд эмнэлгээр их явдаг хүмүүс. За ерөнхийдөө би нэг судалгааг ярихад одоо жирэмсэн бүх хүмүүст л бол энэ эцэг үзэх ёстой тий. Ерөнхийдөө нэг юм судалгаа байдаг л да манай дээр хийсэн судалгаанд эрсдлийн судалгаан дээр B вирусын халдварын дарахад болохоор шүдний эмчилгээг хийлгэж байгаа хүмүүс 4-өөс 5 дахин их дамждаг гэсэн судалгаа байдаг шүү. Тэгэхээр нөгөө эмнэлгээр яваад шүдний эмчилгээ хийлгээл яваад байгаа хүмүүсийг бол ойрхон үзэл ярьж гисэн дээр шүү гэсэн. Тэгээд дархлаад огцсон бол тэр нь бол нэг тийм гайгүй л ах л та. Гэтэ одоо тэгэл дархлаагүй байж байгаа л халдвар очсон дээ шүү. За тэгээ E антиген негатив буюу E антиген нөгөө сөрөг эерэг гэдэг нэг яригдаад байгаа шүү дээ. Тэгээ хөвчлэн сөрөг хүмүүс л явж идэг. Эерэг хүмүүс ч нь болохоор дандаа халдварт төвчдөг байхгүй. Тэгээ илгэний үйл ажиллагаанд алаатын төвшин хэвээ байх юм бол эмчилгээ хийх шаардлагагүй. Хяналт тавих нь шүү дээ. 6-аас 12 сар тутам E антигенийн нүүц нь илгэний үйл ажиллагаа үзэж явах хэрэгтэй. Тэгээ зайлшгүй тохиолдолд B вирусын нуклеовчлыг тоолох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. За тэгээд B вирусын ДНХ-г тоолно 3-аас 6 сар тутам илгэний үйл ажиллагаа E антигенээ үзэж явах нь шүү дээ. За тэгээд мөн 40-с дээш насны хүмүүст болохоор илгэний биопсын шинжилгээ хийх шаардлагатай байдаг.
Тэр нэг хүмүүс нэг инвазив эмчилгээ гэдэг чинь жоохон төвөгтэй шүү дээ. Хүний эдээс гатгаа юм аваад хүн тэр болон дуртай биш. Уул нь хийлгүүл зүгээр ямар өөрчлөлттэй юм тодорхойлж зүгээр өгдөг. Тэгэхээр тийм байхгүй болохоор чинь заавал шаардлагагүй гэсэн үг. За тэгээд B вирусын ДНХ нь 2000-аас дээш гарсан тохиолдолд яадаг вэ гэхээр илгэний үйл ажиллагаа хэвэн бол эмчилгээ хийх шаардлагагүй. B вирусын ДНХ нь 2000-аас дээш тэгээд илгэний асаа талаад нь гэсэн үг шүү дээ. Хэвэн байгаа тохиолдолд эмчилгээ хийх шаардлагагүй шүү. 3000 ч юм уу 4000 та B вирустэй тэгс мөртлөө асаа талаад нь нормал байж болно. Тэгэх юм бол тэрийг бол эхог нь хийгээл тэгээд босод шинжилгээнүүд нь хараад та нэг 3 сар болоод ирээрээ таны асаа талаад ихсэн тохиолдолд эмчилгээ хийж хийгээл явуулдаг хэрэгтэй. Ойлгож байгааз? Тэгэхээр 2000-аас дээш гэсэн үг шүү дээ. За хэрвээ халаатын төвшин нэг дахин ихсэн тохиолдолд яах вэ гэхээр эмчилгээ хийх шаардлагатай. За Монголд бол одоо B вирус юм бол нэлээд хэдэн төрлийн дажгүй юмнууд ороод ирсэн байгаа шүү дээ. Одоо Tenofovir-аас ахуулаад тий. Tenofovir гэдэг юм байна, Entecavir гэдэг юм байна, Telbutin гэдэг юмнууд байна, интерферомчлөөнүүд хүртэл байгаа. Эдгээрээс алийг сонгох вэ гэдэг тухайн хүний өөр юм байдал. Одоо нас одоо хүйснээс хамаарч байгаа эмчилгээ хийх шаардлагатай биш. Аль нэгэн гаж нөлөө багтай хамгийн цохимжтой эмийг өгнө гэсэн үг. За Tenofovir гэдэг юм бол ер нь БТ хүмүүст өгж болдог. Гэхдээ бөөрөнд хорон нөлөөтэй байдаг. Мөн эмэгтэйчүүдэд болохоор витамин D-ийн дутагдлалт хүргэх боломжтой байдаг учраас витамин D-ийн заавал үзчихээж, дутагдлалтай бол витамин D-ийн давхар өгчээж эмчилгээ хийх шаардлагатай шүү. Тэгэхээр ойлгомжтой гоц. За Entecavir гэдэг юм бол одоо ороод ирсэн байгаа. За эрүүл мэндийн даатгалд орох гол явагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бас их цохимжтой бас бид нар судалгаа хийж байгаа. Харьцуулсан судалгаа хийж байгаа л аль нь гайгүйг нь тэгэл өгөөд идэв шүү дээ. Нэг юм байна. Тэгээд яг одоо Telbutin гэдэг юм бол жирэмсэн гол нь бол жирэмсэн ээжүүдэд өгдөг тийм юм байна. Энэ нь болохоор жирэмсний 6 дахь сард буюу сүүлийн 3 сар дотор эмийг олох хэрэгтэй байдаг. Хяналтын тавьж байгаа. Хэрвээ энэ тохиолдолд болохоор саяны заалтууд байх нь шүү дээ. Халаатын төвшин нэг дахин ихссэн. B вирусын тоон 2000-аас дээш гисэн тохиолдолд тэр Telbutin гэдэг эмийг жирэмсэн ээжд өгж болно гэсэн. Тэгээд хяналттай. Та сар болоод ирж үзүүлээрээ эмээ оож байгаарай. Энэ нь яадаг вэ гэхээр ургаас ээжээс хүүхдэд B вирус дамжлалтыг багасгаж өгдөг нөлөөтэй юм шүү. За энэ асаа талаатын төвшин энэ удирдамжин дээр энэ Европын холбооны удирдамжин дээр ахгүй хүүхд болон залуу наснд энэгчтэй бол энийг шаардаж болох эмнэлзэн үед нь батлагдсан хүмүүс алаатын төвшин энэ ойлгомжтой гоцтой тий. Энэгшилтэй болон энэгшлээ алдаж болох эмнэлзэн хувьд батлагдсан тийм илгэний өвчтөй хүмүүс байна шүү дээ. Тийм хүмүүст алаатын төвшин B вирусын ачааллыг үл харгалзан B вирусын хепатит B вирусын нуклеотидын аналог эмчилж болно гэсэн юм заавартай. Энэ түрүүнийхээ зараа зөрчилтэй дагуул. Тэгэхээр энийг ингэдэг байхгүй. Энэ зөрчилтэй нэг адилхан тул ингэдэг. 3 сар ч юм уу сар B вирусын тэр эмийг уулгачаад шинжилгээг нь өгүүлээд тэгээд нөгөө өмнө өгсөн шинжилгээ дараа нь өгсөн шинжилгээг харьцуулаад үзчихдэг байхгүй. Тэгээд харьцуулж үзээд өөрчлөлт нь гүнзгий орооч юмсан гаш нь жоохон илрээд их юм. Тэр эмчилгээ хийх шаардлагагүй гэсэн. Тэгээд бусад элэг хамгаалах эмчилгээгээр л хэрэглэе гэсэн үг. За эмнэлзэн үед циррозгүй нотлогдсон 30-аас доош насны тэгээ алаатын төвшин өндөр хепатит B вирус репликац нь их байгаа нь батлагдсан архаг B вирусын хепатитын бүх халдвартай тохиолдолд мөн E антигений төлөвийг үл харгалзсан гэж байна. E антиген эргэж болно сөргөж ажиллана шүү дээ. Эмчилгээ эхлүүлж болно. Энэ бол Европын холбооны удирдамжинд байдаг шүү. Тэгэхээр энэ их чухал үг байна. За B вирусын ачааллыг тодорхойлох боломжгүй нөхцөлд алаатын итвэх нь өндөр байгаа бол одоо хөдөө орон нутагт ч юм уу эсвэл тийм тохиолдолд энийг бас E антигенийг үл харгалзан эмчилгээ хийж болно гэдэг. Саяны нэг 3 сар эмчилгээ хийгээд үз алаатын төвшин буухгүй нь
гэдгийг харж болох нь шүү дээ. Заавал тоолуулахгүйгээр гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг хот суурьнд байгаа юм чи та нар бол тоолуулахыг л гол бодоорой. Гэхдээ заавал дээг нь үзэж байгаа гэсэн үг шүү. За вирусын имэн дасал үүсгэхээс сайтар хамгаалдаг нуклеозидын аналог им нь болохоор үндсэндээ tenofovir, entecavir 2 гэдэг энэ хоёр им л байгаа. За тэгээд энийг болохоор вирус эсрэг имүүдийг ерөнхийдөө 12 наснаас дээшлэсний хүүхдүүдэд өгч болдгоо. Entecavir зөвхөн хүүхдүүдэд өгөх боломжтой нэг юм байгаа шүү. Энэ хэрвээ одоо их нэлгсээр ажилладаг хүмүүс байх юм бол энэ имийг зөвлөөд өгч уулгах боломжтой байдаг. За тэгээд мөн хэрвээ энэ одоо нөгөө ламиудын ч юм уу одоо tenofovir гэдэг ламиудын Монголд бас байгаа шүү дээ. За эмчилгээ эзэг зогсоох вэ? За вирусны юм уусан чинь нэг зогсоох хэсгийг шийдэгдэхгүй нэг хэцүү асуудал гардаг тий. Тэгдэг тий. Эмчээ би хэдэн сар ухаад гэдэг шүү дээ. Зарим хүмүүс насаараа л ундаа л гэдэг үстэй. Тэгэхээр энэ чинь зогсоох нэг тодорхой үе байдаг байхгүй юу? За тэгээд тэрний энэ дээр би биччихье. Нуклеозидын одоо насан турштай нуклеозидын аналог эмчилгээг эмнэлзийн хувьд илэгний циррозтой болох нь батлагдсан бүх хүнд бол өгч болно. Тэгэхээр нөгөө циррозтой нь батлагдсан клиник болон бусад шинжилгээгээр батлагдсан бүх хүнд л өгөх нь шүү дээ. Харин эмнэлзийн хувьд циррозгүй өвчин эргэн сэдрэх идэвхтэй хэсгийг удаан хугацаанд хянах шаардлагатай бас эмчилгээг одоо насан турш нөргөлжүүлж болно. За тэгээд ямар тохиолдолд зогсоож боломжтой гэх. За энийг эхний үед E-антиген эерэг байж байгаа. Эмчилгээ эхэлснээс хойш бүтэн 1 жил анти-HB E-антиген үүсэж ийлд сөргөжсөн батлагдсан тохиолдолд эмчилгээ зогсоох боломжтой. Энэ хоёулыг боловчиж сая устгаж явахдаа боловчиж. За ингэсэн үед зогсоож болно. За эсвэл хепатит Б вирусын одоо ДНХ ачаал илэрхгүй болоод алаатын төвшин доктортой хэвэн байгаа бол зогсоож болно. Тэгээд 3 сарын дараа ч сарын дараа шинжилгээ өгөхөд хэвэн л байгаад юм бол заавал ийм өргөжлүүлэх шаардлагагүй л гэсэн үг. За мөн вирусын им угаад HB антиген арилж болдог байхгүй. За тэгсэн тохиолдолд бол имийн зогсоох хэрэгтэй шүү дээ. Б вирусны эдгэрчлээ гэсэн үг. Ер нь бол энэ нуклеозидын аналог имийг 5 жил хэрэглэсэн тохиолдолд 5-аас 10% нь л одоо Б вирус HB антиген арилдаг буюу эдгэрдэг гэсэн үг шүү. Тэгэхээр ийм тохиолдол. За тэгээд энэ хяналт нь юм байна. Б вирусын им ууж байгаа хүмүүс жил бүр дараах шинжилгээг хийлгэж эмчилгээний үр дүнгээ хянуулж авах шаардлагатай. За алаатын хэмжээг энэ биохим шинжилгээ. Биохимийн илгэний үйл ажиллагааг шинжилгээ заавал өгүүлж явах хэрэгтэй. Тэгээ Б вирус HB антигеныг үзүүлнэ, E антигеныг бас үзүүлнэ. Вирус тоолох боломжгүй. За эмчилгээний эхэнд циррозгүй байсан тохиолдолд илгэний цирроз байгаа эсхийг нь инвазив бус арга гэдэг априоно гэдэг фиброскан гэдэг хоёр шинжилгээ хийчихтэй. Фиброскан шинжилгээ чи яг одоо энэ гадуур зүйл хаасаагүй хийгдэх ба шүү дээ. Тэг төлбөрөө үзүүлэнтэй. Энэ апри гэдэг нь болохоор та нар биохим цэснэрэг шинжилгээний хариу байгаа тохиолдолд шууд бодоод гаргах хэрэгтэй. Интернеттэй тохиолдолд шууд бодно шүү дээ. Юунуудын тоонуудын өгөөл гаргангууд тэд гэж гараад ирдэг. Тэгээд энийг үл хийж байгаа та нар өөрсдөө боловсруулаад Google дээр апри гэж битгэхээр гараад ирдэг. За тэгээ эмчилгээний гормыг сайтар дагаж буй эсхийг нь тогтмол хийж ирж үзүүлж явахыг заавал шаард тэмдэглэж явах хэрэгтэй. Тэгээ өвчний явцыг үнэлэх зорилгоор хяналтыг илүү ойрхон болгохын тулд ойрхон хийх хэрэгтэй. Энэ вирусны юм хэрэглээгүй хүмүүст хийх хэрэгтэй гэсэн үг байхгүй. За тэгээд Б вирусын халдвараас няра болон хөвгөл өгтийг бол вакцинжилтанд төлбөр хамгаалж байгаа хэсгийг та бүхэн шалгаж байх хэрэгтэй. Энэ картыг аваад үзчих хэрэгтэй шүү дээ. Тэгээ вирусын эсрэг эмчилгээ хэрэглэн Б вирусын хепатитис урагт амжихаас сэргийлэх зөвлөгөө өгж байх хэрэгтэй. За энэ өдөртөмжөн дээр ийм бичсэн байлээ. Б вирусын дан халдвартай жирэмсэн ээж tenofovir болон телвэдийн эм хэрэглэхийг эмчилж болно гэдэг. Би бол tenofovir гэдэг эмийг зөвлөдгүй. Ягаад гэвэл энэ бөөрөнд нөлөөлдөг, урагт ямар ч нөлөөтэй бас нэг би өөрөө хараагүй мэддэг болохоор хэрэглэдэггүй шүү заа. Тийм учраас улаанаар тэмдэглэсэн. Голчлон телвэдийн гэдэг эмийг хэрэглэж болно гэсэн. Түрүүнд хэлсэн шүү дээ тий. Телвэдийн ямар тохиолдолд хэрэглэх вэ гэдэг. Тэгэхээр ойлгомжтой тий.
Энэ вирус нь болохоор флавивирусын бүл бөгөөд дан эерэг уцлагтай 90-ийн агуулсан вирус. Тэгээ 80 нанометрийн голчтой вирус гэсэн үг. Тэгээд C вирусын геномын гадаргуугийн дотоод бүтц нь 2 уургатай, бүтцийн биш 5 уургатай байдаг. За тэгээд дотоод бүтцийн 2 уурга, бүтцийн биш 5 уургаас тогтгоо. Тэгээ энийг бол бүр нарийжл тогтооцсон байхгүй. Тэгээд энэ уурга бүтцийн биш уурга дээр нэмслээд энэ одоо Sofosbuvir, Acinetobacter, Harvoni, Lidwiri нэгнүүдийн тухай яригдаад байна шүү дээ. Энэ тийм учиртай шүү дээ. За тэгээд C вирусын халдварын давшингүй явцтай эмгэг бөгөөд цочмог халдвар авсан хүмүүсийг 15-аас 20% 25% болохоор илгэрдэг. Бүгдээр архагчдаг байна шүү дээ. Тэгээ үлдс нь бол архагчдаг. Ихэнх нь архагч жоод 60-аас 70 орчим юм шүү дээ. 70-80 орчим юм. За тэгээд архаг халдвар авсан 75-аас 85% гэж шүү дээ. За архаг халдвар авсан хүмүүс 10-аас 20% нь болохоор 20 жилийн дотор болохоор илэгний цирроз шилждэг ийм тавилантай болчихно. За үүнээс болохоор одоо циррозтой болсон байна шүү дээ. Циррозтой хүмүүсийн 1-ээс 4% нь илэгний эсийн хавдар шилждэг. Циррозтой хүмүүсийн. За тэгээд энэгшил алдсан циррозтой хүмүүсийн 50% нь болохоор 5 жил амьдрах тийм тавилантай. Энэгшил алдах эрсдэл нь болохоор 5% нь 1 жилийн дотор болдог бол 30% нь болохоор 10 жилийн дотор энэгшил алддаг гэсэн үг. Жилдээ 1-ээс 4% нь илэгний хавдар шилждэг байна шүү дээ. Тэгэхээр хэцүүсэн богод яг ийм тавилантай болчихсон байна. За тэгээд энэ нөгөө C вирусын эсэд халдварлах механизмыг тайлбарласан зураг байна. За энэ цэнхэр том цэнхэр нь бол илэгний гепатит C хэсэг. C вирус, B вирусын хоорондох ялгаа нь болохоор C вирус өөрийнхөө нуклеочлыг нэвтэрж илэгний эс рүү нэвтэрж орсон тохиолдолд үржил нь болохоор энэ цитоплазмын мембран дээр нийлэгчдэг одоо нейробосом дээр тэн дээр нийлэгчдэг онцлогтой. Илэгний эсийн бөөмрөг орохгүй байна шүү дээ. Эсийнхаа цитоплазмын нийлэгцэл цаашаа гаравчдаг учраас энэ вирусын үед болохоор ийм нь бол гарах боломж бүр нэгдэлттэй болсон гэсэн үг. За тэгээд ингээд бүрхүүл үүсгээл цаашаа гараад одоо эсвэл дахиад дараагийнхаа эс рүү халдварлагдаад тэгээд ороолон явдаг. Онцлогтой шүү за. За тэгээд энэ нөгөө бүтцийн биш уурганы бүтцийн болон бүтцийн биш уурга. Тэгээ энэ нуклеик C1 гэдэг уурганы нуклеик бүтцийн биш 3 уурга, бүтцийн 3 уурга, бүтцийн биш 5 уурга гэдэг болно байгаа. Тэгээд эдгээр нь дотроо олон ялгаатай л да. Тэгээ N-с 5A, N-с 5B гэдэг нь болохоор эренхийн полимераза болон интерфероны N-с эренхийн полимеразын гинзэн дээр нийлэгчлэлийг зохицуулдаг ген гэсэн үг байхгүй уурга гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээр үндэслээд вирусын эмч гарсан шүү. 2 эмний комбинацийг нийлүүлээд зарим нь 3 эм, зарим 5 эм гэх комбинацид янз бүрийн эмнүүд нийлэгдээд явж байгаа учраас энийг тэгээд дараа нь ачиж. За тусламж үйлчилгээ гэдэг энэ дээр гепатит C вирусын халдвартай бүх хүмүүс хотор лундааны хэрэглээг тодорхойлох ба их хэрэглээтэй хүмүүс архинаас татгалзах хэмжлэгийг санал болгох хэрэгтэй. За тэгээ вирусын эсрэг хэмжлэгийг хэрэглэсэн тохиолдолд арх энэ тийм одоо арх сохтуул лундаах бол зөв зохистой хэрэглэж байвал буруулах юм байхгүй шүү дээ. Тэгээд би зөвлөдгий. Хүмүүс чинь арх уучлахгүй шүү л гэдэг ингэж ажиллахгүй шүү дээ. Тэгээ арх багууд хүмүүс чинь судасны хатуурал ихтэй тийм байдаг шүү дээ тий. За тэр тухай шүү заяа. Тэгээд илэгний фиброз болон хатуурын зэрэг тодорхойлох болцоотой нөхцөл энэ APRI гэдэг индексийг тодорхойлох болон PIV4 гэдэг хэвлэгийг тодорхойлж илэгний фиброзыг тодорхойлох боломжтой байдаг. За тэгээд энэ удирдамжин дээр ийм юм бичсэн байдаг юм л архаг C вирусын халдвартай бүх насныханд энэ хүүхдэд гэсэн юм байхгүй байгаа. Гэхдээ бүх насныханд насан туршидад л гэсэн юм л дээ. Вирус эсрэг эмчилгээ хийх талаар үнэлгээ хийсэн байх хэвээр. Хийх эсэх талаар гэж шүү дээ. За энэ хүн хийж болох нь болохгүй нь гэдгийг тодорхойлно гэсэн. За тэгээд пиг интерферон болон эреборийн хавсарсан эмчилгээг архаг C вирус халдварыг эмнэлзийн стандарт интерферон болон эреборийн оронд хэрэглэхийг санал болгож болно гэсэн. Пиг интерферон, стандарт интерферон гэдэг нь хоёр өөр шүү дээ.
стандарт интерферон чинь 7 хоногт 3 удаа тарьдаг. Пиг интерферон болохоор 7 хоногт 1 удаа тарьдаг. Тэргүүрээ өөр байгаа. Тэгэхээр өмнө дээр үед бол одоо энэ пиг энэ стандарт интерфероныг л Ирбауринтал хамт хэрэглэдэг байсан юм л да. Дээр үед жохот одоо манай Монгол 2002-оос үдийн хүртэл ер нь бол хэрэглээл явжлаа цөөхөн тохиолдолд. Тэгээ пиг интерфероныг бол одоо бас нэлээд хэрэглэдэг. Ирбауринтал хэрэглээд гадаад дэмжлэгээд ирсэн хүмүүс зөндөө бас мэдлээ. Ийм орж ирэх юм. Одоо ийм орж ирсэн чинь интерферонгүй эмчилгээ гэдгийг дэглэмж хилцсэн байгаа. Ямар зөвхөн энэ нь болохоор бүр эмчлэгдэх боломжтой болсон гэсэн. За тэгээд Subspoilis-Phosphorine хослол гэдэг энэ хослолыг болохоор энэ цэвэр чинь өөрөө нэг 6 генотиптэй байхгүй 1 2 3 4 5 6 гэсэн генотиптэй. Тэгээд нэг энэ Subspoilis-Phosphorine хослол гэдэг нь болохоор одоо жишээ нь Харваны гэж юм байна. Мөн Лидвир гэдэг юм байна. Одоо орж иж байгаа Veripass гэдэг Monsin юм байна. Одоо Veripass гэдэг имийг бол $250 байж хатна. Одоо манай ном сангийн дарга нар ярилцж агаад Монгол улсад $155 оруулж байгаа болсон шүү. Тэгэхээр энэ бол олон хүнд хүртэх боломжтой, олон хүнийг эмчлэх боломжтой сайхан боломжлолцсон байна. За энийг болохоор 1 3 4-р генотип халдвартай хүмүүст хэрэглэх нь шүү дээ. Монголд чинь 1B гэсэн генотип нь 98% орчим хувийн тархалттай гэдэг. Тэгээ 2-2-тэй генотиптэй хүн явж ийлээ шүү. Дундуур нь үзүүлс надтай 2 хүн ч ирсэн. Тэгээ тэр хүнд бол энэ Харваны чимээ Subspoilis-Phosphorine хослол хэрэггүй болдгоо байхгүй. Гэхдээ тэр хүмүүс арай хөнгөн байдаг. Тэгээ энэ хүмүүс болохоор Subspoilis-Phosphorine хослолыг хэрэглэх хэрэгтэй. Тэгжээж эмчлэгдэн тэгэхээр Харваны хэрэггүй гэсэн. Энэ хүмүүс хэрэглэх байхгүй. Харваны үр дүнтэй ч хэрэглээд үзчих. Заалт байхгүй юм хэрэглэж хэрэггүй шүү дээ. За тэгэхээр тийм юутай байгаа шүү. За тэгээд нөгөө энэ цэвэр тодорхойлоход нөгөө rapid test-ийг бол хэрэглэхэд хамгийн богино хугацаанд илрүүлнэ. Гэхдээ энэ тестийг хэрэглээд нэг үн өртгөө бол нэг зүрх хямдхан. Хоёрдугаар талаар энэ шинжилгээгээ хийж явах үедээ болохоор хугацааг нь сайн харах хэрэгтэй. Хийлгээл нэг 15 минут дотор 15 минут хүлээж аваад зураас нь тодорж яах нэг үед нь сайн тодруулж харж байгаа. Тэгж хэрэглэхгүй бол нөгөө араа зураас тодорог охноо 5-9 гараа авчихдаг. Нөгөөх нь 5 минутанд ахаар гараад ирэх юм бол нөгөө вирустэй вирусгүй болж боломжтой байхгүй. Тэгэхээр тийм алдаа гарах магадaltaй учраас тэрэн дээр та хүн анхаарай. За тэгээ эерэг гарсан тохиолдолд болохоор энэ C вирусын ирэмхийг тоолох ёстой. Тэгээ өвчтний үе шатлалыг тогтоодог. Тэгээ бодит үзлэг элегний янагшил алдагдсан хатуурал байна уу? Урд өмнө интерферон эмчлэг хийлгэжсэн үгүй юу? Тэгээ нөгөө инвазив бус аргаар элегний фиброз байна уу гэдгийг тодорхойлоод тэгээд ямар тохиолдолд эмчлэг хэрэглэх вэ гэдгийг үзсэн. За тэгээд энэ C вирусын сөрөг гарсан тохиолдолд яах вэ гэхээр B вирусны эерэг биш л хоёулаа сөрөг гарсан тохиолдолд B-ийн вакцины хийлгэрэй л гэж зөвлөх хэрэгтэй шүү дээ. C-тэй тохиолдолд B-ийн тохиолдолд B-ийн вакцины хийж болно шүү дээ. Угаасаа хийлгэж байгаа. Тэгээ эмчилгээгээ хийж явахдаа л хэрэглэнэ. Тэрийг бас их асуугаад байгаа байхгүй. Эмчилгээ хийлгэж явахдаа энэ вакцины хийж болох болно шүү дээ. Жинхнийх нь нэг ихтэй чинь тэгээд сарын дараа нэг чинь дараагийнх нь 6 сарын дараа хийж байгаа. Тэгэхээр бол. За тэгээ энэ вакцин дээр бас нэг гарах юм байгуул. Жирэмсэн хүнд хийдгүүг асууад байдаг шүү дээ. Жирэмсэн хүнд хийдэг шүү мэдэн тий. 3 сараас дээш жирэмсэн байгаа тохиолдолд хийх боломжтой шүү дээ. 3 сараас доош бол тэрийг бас харгалзаж үзчихээ хийх хэсгийг шийдэж шүү. Тэгэхгүй болохоор нөгөө зарим хүмүүс чинь вакцины хийлгэждэг. Тэгээд нэг жирэмсэн байж идэг. Жирэмсэн болцсон байж идэг. Тэгээ яах вэ хөө эргэлзээд идэг шүү. Цэвэрсийн халдвартай хүмүүсийн эмчилгээний хяналтыг яах нь онш батлагдсны дараах шинжилгээ үрдүүлсэн байх шаардлагатай. Цэвэрс ахыг халдвартай байна гэдэг нь анти-эцийг нь үзэл ахыг халдвартай байна гэдэг бүгдийг тавиад ижлэхгүй нөхөн шүү дээ. Цэвэрсийн маркийн шинжилгээнд дээр эерэг гарч болно. Цэвэрс тоологдохгүй байх юм бол цэвэрсийн халдвараар илэрсэн байх магадaltaй. Эсвэл нэг юм тохиолдол байна шүү. Тэрийг та нар сайхан BD вирусын хавсарсан албартай BD C-ийн хавсарсан албартай тохиолдол анти-эц эерэг гарсан ч гэсэн C вирус тоологдохгүй байдаг. Энэ тохиолдолд болохоор яадаг вэ гэхээр
B вирус нь дельта вирус нь B дээр вирус аюулаа дарангуулцдаг. Дарангуулцдаг байхгүй. Дарангуулцахаар нэг цэвэрс илэрхгүй шүү дээ. Цэгээ дарангуулцдаг. Тэгээд энэ тохиолдолд яах вэ гэхээр эмчилгээгээ хийхэд B дельтатай эмчилгээ хийлгээд хэрвээ одоо удахгүй B дельта вирусын эсрэг юм бүтээгдэж байгаа юм гарч болов. Тэгээ хэрвээ эмчилгээ хийлгээд ихсэн B дельта насчих юм бол C вирус нь гараад ирэх боломжтой л гэсэн үг. За тэгээд эмчилгээний хяналтыг ингээд нэг юм шинжилгээгээр ингэж хийгдэн. Тэгээд SVR болсны нь болохоор бол SVR бүр эдгэрсний 3 сарын дараах шинжилгээгээр ингээд тодорхойлдог. Вирусын тоолж үзүүлээд эмчилгээний өмнө нэг тоолно. Эмчилгээ хийлгэснээс хойш сарын дараа нэг тоолно. Заавал сарын дараа тоолох ёстой. Илэгний үйл ажиллагааг нь үзнэ. Тэгээд 2 дахь сард нь биохим төсний эрхлэлгээ бүгдийг хийлгэнэ. 3 дахь сард нь биохим төсний эрхлэлгээ эхогийн давхар хийлгэнэ. За тэгээд 3 дахь сарын төгсгөл дээр хэрвээ биохимийн шинжилгээнд дээр өөрчлөлт гараад илгийг асаа талаад нь ихсээд байх юм бол вирусын зайлшгүй тоолно. Хэрвээ ихсэхгүй байх юм бол заавал тоолох шаардлагагүй. Тэгэхээр үл эмчилгээний хувьд бол 2 удаа тоолж байгаас өмнө тоолоод эхний сард тоолно. За эхний сард тоолоход вирусын зэрэг нь 3 оронтой тоотой байвал 6 сар уу тэрийг 2 оронтой тоороо шилжиж орж ирвэл 3 сар болгож болно. Бүр нүдтэгт гээд гарчих юм бол нүдтэгтгүй 0 гарах юм бол 2 сар угаа зогсоолгох боломжтой. Тэгэхдээ эмчилгээний өмнөх шинжилгээнд дээр вирусын тон 6 саяас дээш байвал 6 сар 6 саяас доош бол 3 сараа гэдэг заалттай байгаа шүү. За тэгээд боллоо. Анхаарал тавьсанд баярлалаа.